1999 оны 1-р сарын 13-ны өдөр Балтимор Каунтид жирийн нэг хичээлийн өдөр эхэлж байсан ч энэ өдөр хожим Америкийн хамгийн маргаантай алгын хэрэгүүдийн нэгийн эхлэл болно гэж тухайн үед мэдээж хинч таамаглаагүй. 18 настай Солонгос охин И Хеймнин буюу Хеймин Ли охин өглөө эрт Вудланд ахлах сургуультай ирэхдээ бусад өдрүүдийн адил хичээлдээ сууж найз нөхөдтэйгээ харилцаж багш нарын хувьд ч онцгой анхаарал татах зүйлгүй хэвийн нэгэн сурагчийн өдөр эхэлсэн байдаг. Түүний амьдралын энэ үе нь гадна талаасаа тогтвортой, ирээдүйн төлөвлөгөөтэй, спортоор идэвхтэй хичээлдэг. Найз нөхдийн хүрээлэлж ихтэй байлаа. Тэр өдөр Хеймин Лигийн хамгийн чухал хийх ёстой ажил бол хичээл тарсны дараа дүүгээ цэцэрлэгээс авах байсан. Гэсэн ч тэр хичээл тарсны дараа дүүгээ авах ёстой байсан цагт очоогүй. Тэр ч бүхэл орой болтол гэртээ ирсэнгүй. Гэр бүлийнхэн нь орой болж цаг өнгөрөх тусам санаа зовж цагдаад мэдэгдэжээ. Сургуулийн орчинд түүнийг хамгийн сүүлд харсан цагийг ойролцоогоор 14 цаг 15 минут гэж гэрчүүд хэлсэн ч энэ нь наривчилсан баталгаатай цаг биш. Харин дундаж таамаг байсан тул мөрдөн шалгалтанд critical window буюу хэрэг үлдгэсэн байх магадлалтай тодорхойгүй хугацаа үүссэн. Энэ хугацаанд юу болсон нь өнөөдрийн хүртэл бүрэн батлагдаагүй хэвээр байгаа нь энэ хэргийн хамгийн том нууцын нэг болж үлдсэн юм. Цагдаа нар оройн цагаас эхлэн Хеймин Лигийн ойр дотны хүмүүс найз нөхөд ангийнхантай холбогдож эхэлсэн. Энэ шатанд тэдний зорилго нь сэжигтэнг олох биш харин энгийнээр алга болсон хүний байршлыг тогтоох байлаа. Энэ хүрээнд түүний хуучин найз залуу Эднан Саидтай холбогдоход тэр тухай үед ямар нэгэн сэжиг татах зүйлгүй энгийнээр асуултанд хариулж охиныг хамгийн сүүлд хичээл тарах үед харсан гэж хэлжээ. Цагдаа нар өргөн хүрээнд хайгуул хийж ойр орчмыг шалгаж найз нөхдөөс нь дахин асуулт авч байсан ч ямар ч сэжигтэй зүйл гарсангүй. Мөнгөний өдөр Хеймин Лигийн автомашины байршил тодорхойгүй байсан нь мөрдөн шалгалтын хувьд томоохон хоосон зай болж үлдсэн. Хеймин Ли хичээл тараад хаашаа явсан бэ? Хинтээ уулзсан? Тэр уулзалт төлөвлөгдсөн байсан уу? Эсвэл санамсаргүй тохиолдол байсан уу гэдэг дээр төвлөрж байсан бөгөөд эдгээр асуулт тухайд тодорхой хариулт олдоогүй нь хэрэг дараагийн шатанд илүү төвөгтэй, олон хувилбартай болох эхлэлийг тавьсан. Гэвч 25 хоногийн дараа буюу 1999 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Ликин паркын ойролцоох модтой бүсэд нэгэн иргэн санамсаргүй байдлаар газар ухагдсан хэвийн бус байдлыг анзаарч сонирхон шалгах үед хагас болсон хүний цогцос илрүүлжээ. Харин энэ бол хэдэн 7 хоногийн өмнө сураггүй болоод байсан Хеймли болох нь удалгүй тогтогдсон. Энэ мөчөөс хэргийн чанар баталгаатай хүн амны хэрэг болж хувирсан ба мөрдөн шалгалтын чиглэл эрс өөрчлөгдсөн. Цогцыг олсон байрлал нь ой модтой хүн цөөн зорчдог тодорхой хэмжээнд тухайн орчныг мэдэхгүй бол санаанд оромгүй газар байсан нь гинт итгээд санамсаргүй биш тодорхой сонголт хийсэн байж болзошгүй гэсэн анхны таамгийг мөрдөгчдөд өгчээ. Задлан шинжилгээний дүгнэлтээр үхлийн шалтгаан нь гараар боомсон болох нь тогтоогдсон. Хэрэгт буу хутга зэрэг зэвсэг ашиглаагүй ойрын зайд биечлэн үлдэгдсэн магадгүй тухайн этгээд хохирогчийг таньдаг байсан байх боломжийг нэмэгдүүлв. Мөн үхлийн хугацааг ойролцоогоор 1-р сарын 13-ны өдөртөө дүүцүүлэн тогтоосон нь алга болсон өдөр болон аллага бараг нэг хугацаанд болсон байх магадлалыг баталгаажуулсан. Энэ үед мөрдөгчдийн өмнө тулгарсан хамгийн том асуудал бол цогцос олдсон газар нь анхны хэрэг үлдэгдсэн газар мөн эсхийг тогтоох явдал байлаа. Олон шинжээчийн дүгнэлтээр Ликин парк нь анх алга болсон газар гэхээс илүүтэйгээр цогцыг нуух зорилготой газар байх магадлалтай гэж үзсэн. Цогцос олдсноос хойш 3 хоногийн дараа буюу 2 дугаар сарын 12-нд цагдаад нэрээ нуцсан утасны дуудлага ирсэн нь мөрдөн шалгалтын хамгийн чухал эргэлтийн нэг болов. Уг дуудлагаар найз залуу Эднан Саидыг анхаарах хэрэгтэй гэж шууд хэлсэн нь мөрдөгчдийн анхаарлыг тодорхой нэг хүн дээр төвлөрүүлэхэд хүргэв. Ийм төрлийн anonymous tip буюу нэргүй мэдээлэл нь дангаараа нотлохоо болдоггүй ч мөрдөн шалгалтыг чиглүүлэхэд хүчтэй нөлөө үзүүлдэг. Үүний дараа цагдаа нар Саидын ойр орчмын хүмүүсийг илүү наривчлан шалгаж эхлэхэд эхний шатанд хамгийн чухал хүн болж гарч ирсэн нь Jay Wild байсан. Тэр бол Саидын найз юм. Тэр анхандаа энгийн мэдээлэл өгөгчийн байр суурьтай байсан ч удалгүй өөрийн мэдүүлэхдээ Саид найз охиноо алах тухай өмнө нь ярьж байсан. Мөн аллага үүссэний дараа өөрт нь харуулсан цаашлаад цогцыг бололцоход өөрийг нь оролцуулсан гэж мэдэгдсэн нь хэргийг эрс өөрчлөх нь тэр. Энэ мэдүүлэг нь мөрдөн шалгалтын хувьд маш том ахиц мэт харагдсан ч нөгөө талаас бүх хэрэг бараг ганц хүний ярианд тулгуурлах нөхцөл үүсгэж эхэлсэн бөгөөд энэ нь хожим хамгийн их маргаан дагуулсан хэсэг болсон юм. Jay Wild-ийн мэдүүлгийн дагуу Саид Хеймин Литэй хичээл тарах үеэр нь уулзаж тодорхой шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг боомлж алсан.
Дараа нь түүнд цогцыг харуулж хамтран цогцыг нуусан гэсэн дараалал гарч ирсэн ч энэ бүх мэдээлэл бодит баримтаар биш харин дан ганц түүний мэдүүлгээр батлагдж байсан тул мөрдөгчид үүнийг батлах нэмэлт нотлогоо хайж эхлэв. Энэ үед гар утасны дуудлагын бүртгэл байршлын мэдээлэл гэх технологийн баримтуудыг ашиглах орлого хийгдсэн. Тухайн үед гар утасны сүлжээний мэдээллийг ийм төвшөнд ашиглах нь харьцангуй шинэ байсан. Ийм тул мөрдөгчид энэ мэдээллийг J-Wild-ийн хэлсэн цаг хугацаа байршилтэд тааруулан тайлбарлаж эхэлсэн нь дараагийн шүүх хуралд гол нотлохооны нэг болж хуурсан ч яг энэ хэсэг нь хожим хамгийн их эргэлзээ дагуулсан юм. Учир нь уг өгөгдөл нь байршлыг яг таг тогтоох биш, ойролцоох таавар буюу сүлжээний цэгийг задаг байсан тул буруу тайлбарлагдах боломж их байлаа. Энэ үе шатанд мөрдөн шалгалт бараг бүрэн утгаараа Саид болон J-Wild хоёрын хоорондын өгүүлэмжээр тогтож байв. Саид бүхий л мэдүүлгийнхаа туршид би үүнтэй ямар ч холбоогүй, би мэдэхгүй гэж хариулж байлаа. Гэхдээ J-Wild-ийн мэдүүлгээр мөрдөгчид нэг чиглэл итгэлтэй болж ихсэн нь зарим шинжээчдийн үздгээр tunnel vision буюу нэг таамагт хэд төвлөрөх эрсдлийг бий болгосон байж болзошгүй гэж үздэг. Гэхдээ тухайн үед цагдаа нарт J-Wild-ийн өгсөн мэдээлэл нь бодит баримттай тодорхой хэмжээнд таарч байгаа мэт харагдаж байсан тул түүнийг найдвартай их сурвалж гэж үзэх хандлага давмгай байсан. Үүний үр дүнд мөрдөн шалгалтын дараагийн алхам нь Саидыг албан ёсоор с 'жигтнээр тодорхойлж баривчлахад чиглэлжээ. 1999 оны 2 дугаар сарын 28-нд Эднан Саид баривчлагдсанаар хэрэг албан ёсоор эрүүгийн шатанд шилжиж мөрдөн шалгалтын үеийн цугларсан мэдээллийг шүүхтээр нотолгоо болгон танилцуулах бэлтгэл эхэллээ. Энэ үеэс эхлэн хэрэг зөвхөн юу болсон бэ гэсэн асуултаас гадна үүнийг шүүхтээр хэрхэн нотлох вэ гэсэн илүү нарийн хууль зүйн асуудал болж хувирв. 2000 оны 1-р сард шүүх хурал эхэлж 6-7 хоногийн турш үргэлжилсэн. Энэ шүүх хурлын гол онцлог нь прокурорын тал шууд тодорхой харагдах үйс нотлогоо бараг байхгүй нөхцөлд хэргийг бүтэн түүх болгон холбож тангарахтныг итгүүлэхийг зорьсон явдал байлаа. Тэдний стратеги 3 үндсэн тулгуур дээр тогтож байв: гэрчийн мэдүүлэг, технологийн өгөгдөл болоод сэтэл. Нэгдүгээрт хамгийн чухал нотлогоо чинь J-Wild-ийн мэдүүлэг байсан. Тэр Саид өөрт нь охиныг алсан гэдгээ хэлсэн, мөн цогцыг болцоход хамт оролцсон гэж шүүхтээр тангараг өргөн мэдүүлсэн нь прокурорын хувьд дотоод гэрч буюу хэрэг дотор байсан хүнээс ирсэн мэдээлэл гэж тайлбарлагдав. Энэ төрлийн мэдүүлэг нь хэрвээ үнэн бол маш хүчтэй нотлогоо болдогч, хэрвээ эргэлзээтэй бол бүх хэргийг ганхуулж чаддаг онцлогтой байдаг. Саидын өмгөөллийн тал энэ мэдүүлгийг задлахдаа J-Wild өмнө нь өгсөн мэдүүлгүүдтэйгээ зөрчилдөж цаг хугацааны дараалал тогтургүй байсан. Мөн өөрийгөө ял хөнгөлүүлэхийн тулд прокурортой тохиролцсон байж болзошгүй гэж үзсэн ч прокурорын тал түүний гол агуулга өөрчлөгдөөгүй, зөвхөн жижиг цаг хугацааны зөрчил гарсан гэж тайлбарлав. Хоёрдугаарт гар утасны байршлын мэдээлэл буюу гар утасны сүлжээний цамхгийн бүртгэл нь тухайн үед шинэлэг нотлохоо байсан бөгөөд прокурорын тал Саидын гар утас тодорхой цагуудад Ликийн паркийн орчмын сүлжээнд холбогдсон нь J-Wild-ийн мэдүүлгүүттэй таарж байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл энэ өгөгдлийг ашиглан Саид тухайн орчинд байсан гэж дүгнсэн ч өмгөөллийн тал энэ мэдээлэл нь яг таг байршлыг тогтоох боломжгүй. Зөвхөн ойролцоох цамхагт холбогдсон гэдгийг сануулсан. Мөн зарим орж ирсэн дуудлагын байршлын мэдээлэл найдвартай биш гэдгийг онцолж байсан ч энэ асуудлыг шүүхтэр бүрэн гүнзгий маргаагүй нь хожим хамгийн том шүүмжлэл болсон юм. 3-дугаарт прокурорын тал Саидын сэтлийг тодорхойлохыг оролцсон. Тэдний тайлбар нь Саид болон Хеймили хоёрын харилцаа дууснаас үүдэлтэй атаархал сэтгэл хөдлөлийн дарамт нь аллагын шалтгаан болсон байж болно гэж байсан ч энэ нь шууд батлагдсан баримт биш байлаа. Өөрөөр хэлбэл ямар ч баттай баримт нотлогоо байсангүй. С 'жигтний тал үүнийг хангалтгүй гэж үзэж Саид 50 зан чанартай хүч хэрхийлэл үйлдэх шалтгаан байхгүй гэж тайлбарласан ч тангарахтны шүүх прокурорын талын өгүүлэмжийг илүү логиктой гэж үзсэн. Эцэст нь 2000 оны 2 дугаар сарын 25-нд тангарахтны шүүх Эднан Саидыг 1-р зэргийн аллах, хүн хулгайлах, хууль бусаар хорих, дээрэмдэх гэмт хэрэгт буруутай гэж үзэж бүх насаар нь 20-аал дээр нь нэмээд 30 жилийн ял оносон нь тухайн үед хэргийг албан ёсоор хаасан мэт болгосон юм. Гэвч энэ шийдвэрийн цаана нэг чухал зүйл үйлдсэн нь энэ хэрэгт нэгч шууд маргаангүй биед нотлогоо байгаагүй. Бүх зүйл шууд бус баримт, гэрчийн мэдүүлэг, тайлбар дээр тулгуурласан байсан нь хожим энэ ял үнэхээр баттай юу гэсэн асуултыг олон жилийн турш дахин гарч ирэхэд хүргэсэн юм. Энэ шийдвэрийг дагсан эргэлзээ тухайн үед бүрэн ил гарч ирээгүй. Харин олон жилийн турш айжмаар хоримтлагцаар 2014 онд гинэт дэлхийн анхаарлын төвд орж ирсэн. Энэ нь сериал нэртэй мөрдөн сурвалжлах подкасттай шууд холбоотой байлаа.
Уг подкаст нь хэргийг анханаас нь дахин задлан шинжилж, тухайн үед шүүхтээр хангалттай анхаарагдаагүй эсвэл буруу ойлгогдсон байж болох хэсгүүдийг олон нийтэд дэлгэсэн нь энэхүү хэргийг хаагдсан хэрэг биш, харин асуулттай хэрэг болгож хувиргасан юм. Подкаст гарсны дараа хамгийн түрүүнд анхаарал татсан зүйл бол Jay Wild's мэдүүлгийн тогтворгүй байдал байсан. Мөрдөн шалгалтын явцад өгсөн түүний анхны дараагийн шүүх дээрх мэдүүлгүүд хоорондоо цаг хугацаа үйл явдлын дарааллын хувьд зөрчилтэй байсан нь тэр яг юу мэдж байсан бэ? Эсвэл юу зохиосон бэ гэсэн асуултыг гаргаж ирв. Прокурорын тал энэ зөрчлийг жижигхэн зүйл гэж тайлбарлаж байсан ч подкаст болон дараах шинжилгээнүүд эдгээр зөрчлөн зарим тохиолдолд уг гэрчийн найдвартай байдалд ноцтой эргэлзээ үүсгэсэн байдаг. Хоёрдугаарт гар утасны байршлын тойм мэдээлэл дахин шинжилгээнд орсон бөгөөд шүүхтэр энэ мэдээллийг бараг байршлыг баттай тогтоосон гэж тайлбарласан байхад бодит байдал дээр тухайн үеийн сүлжээний систем нь зөвхөн ойролцоох цамхагт холбогдсныг харуулдаг, яг тухайн хүн хаана байсан гэдгийг нарийн тогтоох боломжгүй байсан нь ил болов. Ялангуяа орж ирсэн дуудлагын байршлын мэдээлэл найдвартай биш гэдгийг тухайн үеийн үйлчилгээ үзүүлэгчийн анхааруулгад хүртэл дурдсан байсан ч энэ нь шүүхтэр бүрэн тайлбарлагдаагүй нь ил болсон нь маш том асуудал болох. Энэ нь шууд утгаараа прокурор хэргийг дуусгах гэж чичирснийг харууллаа. 3-дугаарт гэрчийн асуудал дахин сөхөгдсөн бөгөөд саяд тухайн үед номын санд байсан гэж мэдүүлье гэж байсан Эйша Маккайлен гэх гэрч байсныг өмгөөллийн тал анхны шүүхтэр бүрэн ашиглаагүй нь өмгөөллийн ноцтой алдаа байсан байж болцсохгүй гэж үзэгдсэн. Энэ нь хэрвээ энэ гэрчийг ашигласан бол шийдвэр өөрчлөгдөх байсан уу гэсэн хууль зүйн чухал маргаан үүсгэв. 4-дүгээрт хэрэгт өөр боломжит сэжигтнүүд байсан байж болох тухай мэдээлэлүүд ил гарч ирсэн. Зарим баримтуудыг тухайн үед прокурорын тал өмгөөлийн талд өгөөгүй байж болзошгүй ноцтой процессын зөрчил гарсан байж магадгүй гэсэн асуудал хөндөгдсөн нь энэ хэрэг зөвхөн баримтын биш харин шударга шүүхийн процессын асуудал болж хувирсныг харуулв. Өөрөөр хэлбэл өөр сэжигтнүүд байсан ч прокурорын тал энэ мэдээллийг задруулаагүй байсан байна. Эдгээр бүх эргэлзээний үр дүнд 2016 онд шүүгч Мартин Саидын хэргийг дахин авч үзэж түүний өмгөөлөгч нар гар утасны нотлохооны найдвартай байдлын тал дээр хангалттай маргаагүй нь үр дүнг өөрчилж болохоос алдаа байсан гэж үзэж өмнөх ялыг хүчингүй болгов. Ингээд шин шүүх хурал хийх шийдвэр гаргасан нь тухайн үед олон хүнд энэ хэрэг үндсээрээ өөрчлөгдөж магадгүй гэсэн хүлээлт үүсгэв. Гэсэн ч 2019 онд дээд шүүх өөр байр суурь илэрхийлж өмгөөлөлд алдаа байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч энэ алдаа тангарахтын шийдвэрийг өөрчлөлгүй хэмжээнд нөлөөлөхгүй гэж үзэн шин шүүх хурал хийх шаардлагагүй гэж шийдсэн нь хэргийг дахин тодорхойгүй байдалд оруулсан юм. 2014 онд сериал подкаст дэлхийн нийтэд гарах үеэс эхлэн олон нийтийн анхаарал энэхүү хэргийг дахин сөхөх гол шалтгаан болсон. Подкаст нь Саидын өмгөөллийн алдаа нотолгооны эргэлзээтэй эсхүүд гэрчийн тогтвортой бус мэдүүлэг зэрэг асуудлуудыг дэлхийн нийтэд ил болгосон. Энэ нь зөвхөн подкаст сонирхолтой түүх биш, харин хууль зүйн системд хэрхэн алдаа гарч болохыг харуулсан туршилт болсон юм. Эндээс харахад хууль зүйн процессын нарийн төвөгтэй байдал, давж заалдах эрх, нотолгоо болон гэрчийн үнэн зөвийг тодруулах асуудлууд хэр том нөлөөтэйг харуулв. 2022 онд шинэ нотолгоо болон прокурорын нууцлж дарсан байж болох мэдээлэл гарч ирснээр шүүгч Саидын ялыг хүчингүй болгож суллах шийдвэр гаргав. Суллагдсныхан дараа прокурорууд бүх гэмтрэгт холбогдох нотлох баримтыг дахин шалгаж, зарим асуудлыг нууган дарагдуулсан байж болзошгүй гэж үзв. Энэ нь олон нийтэд ялангуяа талигачин гэр бүлийнхэн болоод дүүд нь том сорилт болсон юм. 25 он гартал шүүхийн шатанд хэрхэн алдаа гарч байгаа талаар хэлэлцүүлгүүд хүчтэй өрнөж байлаа. Үүний үр дүнд 2025 оны 3 дугаар сард шүүгч Jennifer Саидын ялыг time served буюу түүний шоронд өнгөрүүлсэн хугацааг бүх ялтайн дүүцүүлэн бууруулж Саидыг 25 жилийн дараа суллав. Гэхдээ тэр цагаатаагүй ялаа идэж дууссан гэж үлдсэн нь хууль зүйн системд олон жилийн турш үргэлжилсэн эргэлзээ маргааныг харуулж байна. Энэ хэрэг нь зөвхөн нэг хүний хувь заяаг тодорхойлсон зүйл биш, харин Америкийн эрүүгийн шүүхийн системд нотолгоо, гэрч, технологи, өмгөөлөл, прокурорын нууц мэдээлэл зэрэг олон хүчин зүйл хэрхэн хэргийг хүчилж шийддэг болохыг харуулсан жишээ болсон юм. Мөн энэ нь олон нийтийн анхаарал, масс медиа, подкастын хүч хэр их нөлөөтэй байж болохыг харуул. Хэрвээ сериал подкаст гараагүй бол олон зүйл олон нийтэд огт илэрхгүй байсан байх магадлал өндөр. Эцсийн дүгнэлт нь Хеймин Лигийн амнаас алдсан явдал үнэхээр эмгэнэлтэй. Бас хууль зүйн процесс, нотолгооны эргэлзээ, гэрчийн мэдүүлэг, технологийн шинжилгээ зэрэг олон хүчин зүйл нь Саидын ял болон суллагдах явцыг тодорхойлсон.
Подкаст олон нийт хэвлэл мэдээллийн анхаарал нь хууль зүйн системд нөлөөлөх, маргаантай хэрэгт шинэ мэдээлэл нээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Бас подкаст гэдэг нь сонсогчдод зөвхөн нэг түүх биш, харин хууль, шударга ёс, нотолгоо, олон нийтийн хяналт зэргийг авчирч бодит амьдралд хэрхэн нөлөөлж болохыг харуулсан урт хугацааны бодит хэрэг болсон гэжээ.